Эмбүк төлөвлөж байна. Зохиолч Мигель де Сервантес. Кихот ноён. Янгуас тосгоны энерги сэтгэлгүй хүмүүсийн Кихот ноёнд учруулсан балагт явдлыг өгүүлсэн 10 дугаар бүлэг. Ямачаттай салах ёс гүйцэтгээд Кихот ноён элдчихээ хамтаар ойрхон орших ойд орж 2 цаг хэртэ төөрч тинээд сэнгэнсэн сайхан амьсгалаараа аян замын хүний сэтгэлийг татаж дур зоргоороо соноож байгаа чингүүдийн ярвигтай халууныг өнгөрөөмөр санагдуулсан горхины сүржигнэн сонсогдсон ногоон талбарт гарч ирлээ. Тэр хоёр сорго газрын сахлаг ногоо идүүлэхийн тулд ээлжиг ажнаа хоёроо яаран тавьж богцоо задалж тавтайхан сууж аваад эвтэ найрамдалтайгаар юу байгаагаа хуваан идлээ. Санчо ажнаг туйлын этэгдэг учраас чөдөрлөх санаа төрөөгүй ажээ. Гай газар дороос гахай модон дотроос гихчээр яг энэ үед Янгуас тосгоны хэсэг адуучин Кихот ноёны буусан тэр хөндийгөр адуу тууж ус горигтой ногоо ихтэй газар эдүүлэхийн тулд адууга тэнд тогтоосон аж ахуй. Тэгтэл хадагтай нараас дутуугүй сайхан гүүнүүдтэй сэтгнэх хүсэл ажнын сэтгэлдэг энд төрсөн тул эзнээ хайхралгүйгээр сэвэлцтэл хатран очиход гүүнүүд түүнийг өшөглөн тангарч хазаж хаслаа. Эцэс сүлд нь адуучид мод барьж ирээд ажныг унтал нь балбаж орхив. Тэр үед ажныг балбаж байхыг хараад Кихот ноён Санчо хоёр түүн тийш хар хур дараагүйлээ. За Санчо минь, эд бол мордон хүмүүс биш, доод заяаны муусай амьтад бололтой юм. Учир иймд бидний харсаар байтал ажныг минь яаж тарчлааж байгаагийн ариун өшөөг авахд чи бүрэн эрэхтэй оролцож болно гэдгийг хэлье. Гэж Кихот ноён өгүүллээ. Бэд хоёулхан чухамдаа бүтэн хагас эднэр 20 гаруй хүмүүс учраас өшөөгөө авч яахан чадах вүлээ? Гэж Санчо шүүрсалдлаа. Бэ 100 тайж тэнцэн хэмээн Кихот ноён зөрүүдлэн хэллээ. Чингээд жаахан бодол бодсноо сэлмээ сугалж Янгуасынхан луу дайран ороход эзнийхээ эрэлхэг байдалд сэтгэл зориг нь хөөрсөн Санчо бас дагалдан орлоо. Кихот ноён ганцхан далайгаад нэг адуучны ширэн хөрмийг яз цохиж мөрний махыг зулга цохлоо. Гэтэл дайран довтолж байгаа хүн нь хоёрхан бөгөөд өөрсдөө олуулаа байгаагаа мэдээд адуучид мод шийдэн барин тэр хоёрыг бүслэн авч ордуу болон тулдаж гарлаа. Үннийг хэлэхэд хичнээн их зориг гаргаж хэдий чиний их шалмаг тулдсан боловч Кихот ноён Санчо хоёрыг гурвхан дэлсэд газар тунагсан юм. Заяа дутахад Кихот ноён уур хэлнэн бадарсан тосгоны хүмүүс мод шийдэн бариад хөдлөхөөрөө хэдийхэр тэнхээтэй байдгийг ээлтэн нотолж тээчилж хэвтээ ажнаанхаа хөлд унлаа. Бүтэлгүй хэрэг хийснээ мэдээд Янгуас тосгоны адуучид яаран сандран тэндээс хөдөлөхөд адал явдал хайж яваа мань хоёрээр ухаан мэдрэлгүйгээр үнэхэр хөөрхийлэлтөй хоцорлоо. Санчо урдж сэргэв. Эзнийхээ хэвтэж байгааг хараад янгуутай дороо дуугаар эзэн ноён Кихот минь ээ. Хөөе, эзэн ноён Кихот минь ээ гэж дуудлаа. Юу гэвэ Санчо минь хэмээн Кихот ноён түүний нэгэн адил үлэмж сулхан дугарч асуухад тус болж хайрал өршөөлт эзэн минь нөгөө гүглээс чинь байвал ёстой надад хоёрхан балгуулаач. Тэр чинь ясны гэмтэлд шарханд нөлөөлдгөөсөө илүү тустай байж магадгүй гэлээ. Чаваста би заяагүй хүн юм. Ферврасын гүгэл бэлэн байсан бол бид хоёрт өөр юу ч хэрэг алга. Гэвч айлан дайтагч мордон нэрээ барьж тангаргалээ. Санчо минь, заяа зол минь өөр замаар эргэчихгүй л бол би 2 хоногийн дотор түүнийг заавал олно хэмээн шүүрсалдан өгүүллээ. Ингээд та юу гэж бодож байна өршөөлт эзэн минь? Бид хоёрын хөл хэдий болоод мэдээ ордог бол гэж Санчогийн асуухад чухам хэдэд мэдээ орохыг би л хувьдаа хэлж чадахгүй. Ер нь надаас л боллоо.
Яах гэж би морьтон болох цол хүртээгүү хүмүүс рүү сэлэм далаава. Морьтны ёсны хуулийг зөрчсөний минь шийтгэлд дайны сахиусэл намайг ингүүлчлээ гэж би бодож байна. Ийм учраас Санчо минь, чи одоо миний хэлсэн бүгдийг дагах хэрэгтэй. Чингвэс бид хоёрын хэндэнч тустай болно. За, ийм байна. Үүнээс хойш энэ муу сайн шиг юм тохиолдвол би сэлмэндээ гар хүрхээж бай. Харин чи сэлмээ суглаад дур зоргоор цавчиж бай. Харин тэдэнд туслахаар морьтон хүмүүс хурж ирвэл би эд шидээ үзүүлж чамаагаа аварч лавтай чадна. Миний гарын хүчийг чи олон дахин харсан. Өөрөөр хэлбэл би чамд хэдэн удаа харуулсан шүү. Хэмээн бэртэтлээ жанчуулсан морьтон айлтлаа. Хөөрхий болсон мань ноён зоригт Бискай хүнийг дээснээ гайхуулсаар л байгаа нь илэрхий байна. Гэтэл Санчо нь эзнийхээ эснийг зүүтээд тооцоогүй учраас амаа хавчиж эстээсэн. Эзэн ноён минь, би бол номхон зөөлн тайван байхыг хүсдэг хүн юм. Ер нь гэргийгээ тижээж хэдэн хүүхдээ өсгөхийн тулд бусдад яаж ч доромжлуулахаас буцахгүй хүн шүү. Тийм болохоор өршөөлт эзэн минь, би танд зааж сургаж юугаа юм биш, зүгээр л хэлж юугаа юм. Нэг үгээр хэлэхэд танд заах хэрэг надад байхгүй. Гэвч би морьтон хүн рүүч гэсэн, эгэл хүн рүүч гэсэн хэрхэвч сэлэм далаахгүй бөгөөд хэзээ нэгэн цагт хэнэгэн этгээд намайг гомдоож хохироолооч гэсэн, намайг гомдоосон тэр этгээд ямар мяндаг хэрэгэмтэй, ямар янз маягтай, сайн муу санаатай, баян хоосон, язгууртай язгуургүй ямар ч хүн байлаа гэсэн би хүлцэн өнгөрөөнө гэдгээ Бурхан Тэнгэрийг барин амлая гэж зөрөн хэллээ. Ингэж хэлэхэд эзэн нь миний амьсгаад авахцаад ярьж болохгүй байна. Бас тэгээд өрөөс нь хажуу өвдөд байна. Тиймгүй бол Санчо минь, ямар буруу юм чамч өгснийг тайлбарлаж өгмөр байна. Нүглээ дүүрмэр минь. Биднийг дайрч байгаа бүтэлгүй энэ гайны салхи зөвөр эргвэл бид хоёрын хүслэн бэлэг дээшээ хандаж миний чамд амлсан аралд саадгүй сайн явж хүрээд би тэр арлыг эзэмшин аваад чиний мэдэлд өгвөл чи яахсан бол? Чи ер нь морьтон биш өгөөд морьтон болох дургүй. Зүрх зориг муутайгаас гадна элдв доромжллоос бие хаацаалах дургүй хүн учраас эзгэнсэн аралдаа эзэн болж чадахгүй байхаа да. Шинээр эзэлж авсан вант улс ба мужийн хүмүүс шинэ эзэнтэй голдуул муухан байдаг учраас эргэлт гаргаж хуучин байдлаа дахин сэргээхийн тулд азаа үзье гэдэг хүн гарч ирж болохыг ямагт санаж байх ёстой юм. Ийм болохоор шинэ эзэн гэдэг бол хэрэгтэй цагт бие хамгаалж эсвэл дайран довтолохын тулд захирж чаддаг бөгөөд түүлийн эрэлхэг байх хэрэгтэй юм гэлээ. Санчо үгийг тосон авч тун саяхан тохиолдсон тулдаанд би эрэлхэг зориг эр бэра гаргахаас буцаагүй лээ. Гэтэл одоогийн байдлаар үзвэл надад сургамж өгснөөс намайг эмнэж домноод өгвөл хавьгүй дээр байгааг өчүүхэн миний бие батлан тангаргалээ. Өршөөлт эзэн минь, та өндийгөөд үз. Болж өгвөл саяын зодоонуудыг дэгдэх гол уршгийг тарьсан хамгийн буруутан боловч энэ муу ажнаагаа өндийлгий. Ажнааг би ийм хэрэг тарина гэж бодоогүй шүү. Би өөршгөө л номхон даруй амьтан гэж бодож байсан юм. Өөрөөсөө өөр амьтны санааг таних хэцүү бөгөөд ертөнцийн юм бүхэн өөрчлөгдөж байгаа гэж хүмүүсийн ярьдаг нь үнэн бололтой юм байна. Таны сэлэм саяын тэр муу морьтныг яартал дэлсэний дараагаар та бид хоёрын нуруу руу чанга балбаж буй мод шийдмийн дуу мөндөр мэт пэжигнэн гэж хэний ч санаанд орохгүй шүү гэлээ. Санчо минь, чиний нурууч яахав ингэж балбуулж дассан юм байгаа биз. Харин Холланд орны панснаас өөр юм хурч үзээгүй болохоор миний нуруулж игтэйхэн хөвдөж байгаа нь 700 байх. Хэрв аян замын хүнд иймэрхүү таатай бус явдал цаашгүй тохиолдож болно гэдгийг урдчлан таамаглаагүй бол гутарч өгөх байсан биз хэмээн Кихот ноён хэллээ. Эзэн минь,
Ер нь иймэрхүү зовлон морьтон хүмүүс өөрсдөө тарьдаг болохоор энэ зовлон аль хэр олон тохиолддог. Хэдий чиний хугацаанд тохиолддгийг өршөөлт эзэн минь надад хэлж өгч болно уу? Миний бодоход ийм явдал 2-3 удаа тохиолдох юм бол та бид хоёр буян амлаж бурханд мөргөөдөж давахгүй байх шүү. Гэж элд чинь үлгэлэн өгүүллээ. Санчо минь айлан дайтагч морьтон хүмүүсийн амьдрал өдий төдий аюул занал гай барцадтай тохиолддог боловч элдв янзын адал явдалтай дайралдаж байсан олон морьтны туршилгаас үзэхэд вам буюу амбон суух бололцоонд дандаа хүрч байсан юм. Харин миний өрөөсөн ажуу ингэж өвдөөгүйсэн бол урд хожид нэг цагт заавал гай зовлонтой тохиолдож байгаад гагцгүй өөрийнхөө эр чадлын хүчээр тийм том хэрэгэмд хүрч байсан зарим хүмүүсийн тухай чамд ярьж өгмөр байна. Жишээ нь Галлийн жавхлан Тамадис нэг өдөр өөрийн ясны дайсан шидэт Аркалайн гарт орж тэр нь олзолж авангуудаа хашаан доторх шонд хөлж жолоогоор 200 гаруй оруулгасан тухай надад маш тодорхой баримт бий. Бас нэг нийтэд эдгэгдсэн нэр үл мэдэх зохиолчийн бэдснээс үзэхэд морьтон Вебиг нэгэн цайзад мэглэн оруулахад шал цөмрөөд гүнзгий нүхэнд унсан гин. Чингээд тэр дотор нь хөл гарыг хөлж угаад цэв хүүтэн усанд элс холиод хошногыг бургуутсан юм гин. Түүнээс болж Веб бараг үхэх шахсан гинвэлээ. Хэрв үнэн ч нөхөр нь болох нэг өвдөс ч хүн тэр айхавтар аюулаас салгаагүй бол хөөрхий болсон Веб сэхэхгүй байсан биз. Ингэхээр тийм сүрхий хүмүүс тэгж зовлон эдэлж байсан байхад над шиг нь хаашаа зайлхав. Бас тэгээд тэдэнд ноогдуулж байсан өгүүлшгүй хүнд тамлалыг шивэд одоохондоо олж сонсоочгүй байна. Санчо минь гартаа дайралдсан зүйлээр зогсон хүнд гинтийн ослоор дэлсүүснээс болж тангарахт гэм болдгүй юм. Өөрөөр хэлбэл барьж байсан модон хэвээрээ өөр хүнийг зохиж авсан гуталчны тэр хэв нь хэдийгээр мод боловч модон саваагаар дахин зохих хэрэггүй гэж хаалц тулах дүрмд тодорхой заасан байдгийм. Үүнийг юутай холбогдуулж хэлж байгаагаа дурдъя. Хэдийгээр бид хоёрыг жанчиж зодсон боловч бидний тангарахт толб суулгаагүй нь чамд мэдэгдэх болно. Өөрөөр хэлбэл манийг нүдсэн энэ хүмүүсийн зэвсэх нь зөвхөн мод шийдэн байснаас биш, жад, зэв, хутга хэндэн ч байгаагүй шиг надад санагдж байна. Хэмээн Кихот ноён хариуллаа. Тэд надад харах заавч өгөөгүй. Намайг болд сэлмээ далаймагц тэд нүүр нүдгүй балбаж эхэлсэн юм. Нүднээс гал гарах шиг болоод хөл солбоод явчихт нь би өнхөрч ойчоод одоо болтол тэр хിവэрэ хөвтэй минь эндэ. Бас чингээд мод шийдмээр цохиулснаас болж миний тангарахт толб суусан эсхийг бодож сэтгэл зүрх өвдөхгүй байна. Харин миний нуруун дээр тусч байсан шиг санаанд минь тун сүрхий тустал балбууснаас болж миний бие өвдөд байна. Гэж Санчо хэллээ. Санчо минь алстаа мартагддаггүй гай зовлон гэж байдгүй бөгөөд үзэхэд дарагддаггүй өвчин гэж байдгүйг чи бас хамтад мэдж авах хэрэгтэй. Хэмээн Кихот ноён дурдлаа. Өчнөн төчнөн цаг хугацаа өнгөрөхөөс нааш сэтгэлээс гарахааргүй гай зовлонд учрах, үхэхээсээ нааш мартахааргүйгээр өвдөтлөө балбуулахаас муухай юм байж болох уу? Ядаж хоёр гоёу тавиад намжихаар өвдөж байгаа бол бас наанта цаанта бодож болох юм. Гэтэл эмнэлгийн газар байгаа бүх гоёуг тавиад ч сэххээргүй болчиход байна шүү. Гэлээ. Энэ тухай битгий бод Санчо минь. Надаас жишээ ав. Сэтгэлээр битгий уун. Харин ажнаагаа үзсэн нь дээр байх. Хөөрхийг минь сүүдлээд хайчихсан юм шиг харагдаад байна. Гэж Кихот ноён хэллээ. Энэ тухай гайхах юм алга. Эн чин жирийн адгуус биш, аялан дайтагч адгуус шүү дээ. Би өөр зүйлийг гайхаж байна. Надтай ижил балбуулчихсан байдлаа миний илжигний хавирга сүврэг бүтэн байдг нь юуных вүлээ? Ямар ч амтныг гай дайрахад бас тавилан цаадаг юм. Ингэхэд
Амьтан хүний тусламж авч шархаа эдгэх ямар нэгэн шилтгэн хүртэл ажнаанхаа оронд би чиний ээлжгийг унна гэж байгаа үг шүү дээ. Энэ адгуусаар би бузарлагдахгүй нь лав. Өөрөөр хэлбээс сайн сэтгэл төвгөн сэлэн 100 хаалгат гэдэг хотод очихдоо нэгэн сайн ээлжийг унж явсан бөгөөд түүнээс болж ямар ч муу юм болоогүй гэж би уншснаа мартаагүй байна гэж Кихот ноён айллаа. Санчо мэтгэлцэж "Мондо тэр өвгөн ээлжийг унж явсан гэж өршөөл тэзэн та айлдаж байх шивдэ. Тэр чин унж явснаас биш шуудаатай өвс шиг тохоотой яваагүй юм шив" гэлээ. Үүний хариуд Кихот ноён өгүүлрүүн. Дайн тулдаанд олсон шарх хүнийг алдаршуулахаас биш бууруулахгүй. Иймд Санчо минь, чи надтай маргахын оронд тэр миний хэлсэн ёсоор эр чадлаараа маргаж бай. Бас тэгээд өөрөө мэдээд намайг ээлжгэндээ ачаад яв. Эрийн цөлд шүн болгочихгүй тулд бид одоохон хөдлөх ёстой. Айлан дайтагч морьтон хүмүүс бараг жил тойрон амьтан хөнгүү хээр цөлд унтаж хонж явдаг бөгөөд түүнийг ээжшид гэж үздэг гэж өршөөлт ноён та өөрөө хэлсэн биз дээ? Гэж Санчо өгүүлэхэд Кихот ноён очиж хонох газар олдохгүйд буюу хүүхэнд сэтгэлтэй болсон байхдаа тэгдэг юм. За боль Санчо минь, хөдлөхийг л бодъё. Айгүй бол хэлжгийн маань ажнаад тохиолдсон шиг гай дайрчиж мэднэ шүү хэмээлээ. Чингжил таарна да гэж Санчо хэллээ. Кихот ноён 30 дахин яолж 60 дахин санаа алдаж өөртөө гай учруулсан этгээдийг 120 дахин харааж бас 120 дахин түүнийг зөвхөж байж өндийсэн боловч төрх хийцтэй ном шиг болтлоо мэхийчгээд бие тэнэлгэж чадахгүй удтал байлаа. Чингэж айхтар зовн тарчилж байх зураа дэндүү их үүмэнд тэр өдрийн бодлоноос баггүй амсалдсан ээлжиг рүүгээ хараад дараа нь хэл мэддэгсэн бол Санчо эзэн хоёроосоо давуу урлагтай хараамаар байдалд орсон ажнаагаа өргөж босголцлоо. Эцэс сүлд нь Санчо Кихот ноёныг ээлжгэнд ачиж ажнааг араас нь уяад ээлжгээ хөдлөн эх зам таармаар санагдсан зүг хандлаа. Чингээд 4 бээрийн газар яваагүй байтал нь Санчо завшаан таарч эх замд ортол нь нэгэн дэм буудал харагдсан ба Кихот ноён баярлсандаа Санчогоос өөрөөр ойлгож түүнийг шилтгэн хэмээн бодов. Санчо дэм буудал гээд байхад эзэн нь дэм буудал биш шилтгэн байна гэж зөрөөд байлаа. Удтал маргаж маргаанаа дуусгаж амжилгүй дэм буудалд хүрээд юу болсон бүү мэд. Санчо тасалбар авахыг ч бодолгүйгээр ачаатай хөсөхтэйгөө хашаар нь яваад орчихсон бүлгээ.